Эл хэрэг 13 дугаар жарны цагаагчин гудган жил буюу 1720 оны ихээр усан сэр хэмээх газар үүлгэгдсэн болоо. Нэртэй баян хайдвгэгч энэ билээ. Хайдвар жаах юм уучта. Уучта. Дахиад байхгүй. Зүйл. Эзэнтэй таны морийг нэлчлээ. Охин зэртэм. Барят. Ойч. За тийм ээ. Хөлийнхэнчлэг гаргаж байгаар эзэн үлгээд эмээлтүүлэг шантасан шилэх ёсгүй. Хайдвар битгий ингэж ярьчихсан. Үрийн тэнгэр заяач шүүтэй. Хүү төрвөл өөрийг төвшин багна гэж нэрлэр орхон төрвөл нэргүй хүнийг олж хоримлах хүүхэн заяагддаг ч миний өгсөн нэрийг амбито яа Бүлт хэшрэх заяагүй. Ямар лайд төрсөн бэ?
Уран ирээ. Хөхөөрт багштан заларч ирлээ. Али хүүхэ ахатны өргөнд нь орвол. За. Ахата. Али. Шээзгээ битэр. За. Яа, утсаа битэр. Энэ. Ана. Я 21 дээрх минь шүү. За. Сайхан тайван бай шүү. Сүрөөцөө. Амсагаатай алж ирээд. Алчураар яах гэж байгаа. Зулаа гарсан салхи авчдаг юм аа. Толгоогоо боолгүй болохгүй. Тайван бай шүү. Тайван байгаарай. Яна гэж гарадаште. Наач. Зүгээр. Тайван. Гарадаште. Гаралгүй яах вэ ястай юм чи. Тайван. Хараач. Охиныг харж ийн үү те? Хардаа тэр. Тэр. Үсэргүй байгаа үс. Сайхан тайван байгаарай. Ямар хөхтөр үү? Охин төрсөө охин. Аюун сайн гээ. Яа. Mintillee. Ээжийнх нь байсан. Санаа зовлоо.
Хэний хүү хэн гэж вэ? Энэ хүү юуны учир хоолон чадал үзүүлж хаяа хадар мөнгөрнө үү? Аа? Багштны амрыг айлтгах. Хэл авч энэ дэрлээ. Сансан бүхэн чинь бурхны авралаар болтоо. Багштай. Хөрөнгө зээхий явсан ч эр тань буйны бузартай ханилсан юм чи. Иймээс ч охиноо төрмөгц ороо тавин огшч. Одоо өрхгөр тэгширч буян тань дэлгэрнэ. Нэрийн утсыг чандлан сах. Сүүгийн хүүхний хорим ихий. Буйны тэн сав нээлхий байна. Намрын ихэн сарын шиний 8-нд хоримлно хэвчтэй. За багштны гарыг цайлгая. Буян тань дэлгэрч нас тань нэмгэ. Багштай орон сүмдээ таваармаар. Найрын зар жиж хүргэе. За хүүхэ. Буцтаа. Хөш. Лос 8 аймаг. Бархтай мэлмээ. Таалаг. Өрх гэрээр үлцэх шиг болтугай. Нохоо хорой. Төмний ээж таны амрыг ирээ. Хөөмн. Харц удамтны өмнө юуны учир сүгдэн хүнд ясыг хийнэ. Гэртмээ. За.
Дээшээс уу. Айргоо. Ханхын хэний хүү хэн гээч вэ? Хан Хушаатад нутагтай гардийн хүү Цолмон гэдэг. Хотогтын сүргээс хулдсан халиун зүсмийн үрээ танаас сүрэгт нийлээгүй биз гэж лавлах гэсэн. Босоо Цолмон гэж сүрхий бүх гарах нь гэж шуугилддаг юм. Тэрхүү энэ байх нэ. Адуучтаас лавл юу? Миний охин мэдхүү үгүй юу? Хотогтын сүргээс хулдсан юм бол хошуунд яаж тогтох вэ? Хойвар барьдгүй, хураалж авчирдаг хүлгийн мандаа үзээ. Эрэл чинь бүтэмжтэй байж, үйлс чинь буйнаар бялхаг. Нэг үлсээрээ далаа ээжээ. Та амархан сайн байна уу? Эндээ таамархан сайн байна. Маргааш 7 өвгөн голлох цагаар зүүн шандын худагт очиорой гэж шавьдаа хэлчихийг мэдэрээ. За. Багшны амрыг айлтгая. Эндээ доор хөөх. Та морил. За. Үхэ. Би чинь зүгээр байс. Дуу чинь бүдгэрч тухаар хардаг юм. Учир юусан бэлээ. Гэрт дагнан сууж уулзутас мэдгэх юм гинэ. Эм хүн эмээлт хүлгийн дэлэнд хэдий утал хийсч явах үлээ гэж ээж хэллээ. Яалтаа хэлээ дээ. Охин минь. Ээж чинь юун адтай загадах нь вэ? Өнөөхөө дуучин хүүгийн бууж мордсноос болоогүй байхад эмнэгийн зоо чилээж эрдмийн тэнгэрийг захалах нь аль алин чамд хэрэгтэйсэн. За. Багш нь ээжтэй чинь нүүр тулж үгийн өнгийг түншхүүдээ. Дууч хүн миний дэрэг дүр өнгөрөхдөө 7 өвгөн голлох цагаар зүүн шандны худагт үг юугаан шивнэ юу гэсэн юм. Охин минь болгоон үстэй. Гэрийн гэгээ тоонон дор. Хүмүүний гэгээ номон дор босоо. Охин минь. Бич. За. Бичиг хэмээгч засгийг засах зулаа. Эрдэм хэмээгч оюуныг гэгэрүүлэхийн үүдээ. Тэнгэр болсон аав нь ахинтаа тайлдшгүй нэрийг тун адтай хайрлсансан. Найрын зарах хүртэл түгэх бол ах минь найрын дараа зүс үзээгүй хүний өврийг мялааж одно. Яйг хүний хувь төөргийг бурхан л зурдаг хань түгээл болог.
юу? 7 бүхэн голлох цагаар ирлээ. Нэрээ одод огшжээ. Тийм ээ. Хурамстын одод сэтгэлд буудаг юм болов да. Та тун мэрэгэн айлтлаа. Өдрийн од шөнийн сэлүүнд бууж айлдав. Энэхэн насны заяагаан ölмийн тон өмнө дэвсгсэн гэж шийдсэн юмсан. Та халийн үрээгээ одод огших. Огторгон ингээр эрх тань яагаад? Тэнгэрийн од тэвд буусныг нь оллоо. Тийм бол жаргал юм. Чамайг ажихад ойлтоо нэг л загвартай шинжил. Тийм ээ ахаа. Охиныхаа тухай өдөр нь бодож шөнө нь зүйдэлдэг боллоо. Нэргүй охин маань өсөж өндөлөө багшигдсан би холих ч гэсэн ясам ахны чинь тасархай билээ. Хой тэнцэх хөргөн маань хаана юу хийж авдаг юм бол. Ахинд минь сүй тавьсан айл алгал байна шүү. Дүү минь эцгийн загсан этгээд санаа буй биз? Тийм ээ. Нэрийн нууцыг хойд эцэг гэлдэггүй шүүхэрт итгэмжлэн ам гарсан удаатай. Юу? Шүүхэр. Шүүхэр. Сорвон шүүхрийг би эртнээс гатарлана. Хөрөнгөгчийн үнэн гаднаа өмхөн дотрон гэдгсэн. Хаман ахны минь заяа түших байгаа. Ахын хаяанд чинь ирж үрийн чинь санааг номын учиртнээ юу гэсэн чинь мөнхөгийн хүлээсэнд живэх болоо. Йоо, ах минь та чинь юу айлдна вэ? Эрийн эрдэмт чи харгал. Эмийн ухаанд лай гэж шүхэр ярих дуртайг чи мэдэн дээ. Хүн бүхэн өөр өөрийн бодол санаатай л байдаг биз. Тэгээд ч үдээ болсон охины гэрт нь хорж цагдаад яах вэ? Тэр эртээдийн бууж мордсон дууч хүү юун тухай юм бол үнэхэрийн нүүрийн гэгээтэй шиг харагдсан. Урд үзэгдээгүй тэр залуу алдуулам алал гэж явна лээ. Тэгээд ч шэрмэл тэнүүлч юм билүү юм битг. Харин хэлтэй. Дүү минь. Хүргэний маань нууцад охины тавилан буй санжээ. Яалтай билээ дээ. Хүрэгдийг санжих хүүхэн заяа ганц хойно ах минь. Тэр дууч хүү санаагаар болдгсон бол азуу Ах минь. Найрын зар нэгэнд тарсан хойно та бидэн гэж сэтгэлээ зовоогоод юу? Найрын зар тарсан гинэ. Өглөгийн эзний өгөөн хишгт гайхамшигдэр бишиж
ээжтэн таны өлмийн лимхаг элкийн чараа. Соёрхлыггүй ясрлын ихэн сархдын шимэд өрн сөсью. За өгөөмөр гэрийн хишиг охины минь магнайт бадамлаг. Үлзий хишиг дэлгэрэх өв эрдэнийн хувьтай. Өргөн тэтгэх үр өнөр бүлийн заяатай. Үл тайлдах нэртэн үсвийн алдрыг тогтоож өврийн үлзийг нэх сайн ерөөл оршдугаа. За, алдрын дугаарыг өргөё та. Зээ, таван махбодын хөлгөн их судрыг сөхөн байж, гаригийн сайныг сонгон цагийн ивэл таацуулж, жигтэй зарлан этгээд хийх тойн ёсны сүлд өршөөмүүд. Сан байцгаана уу. Эхгүй нэгтэн хүний алдрыг алтан шагаа гэдгүй болов? Таасангаа. Эс тайлдах нэрийг үл олдох гэдгүйсэн биш үү? Биш ээ. Нэр айлсан бүхэн таасангаа. За сого мөнгөн цэцэг одонго гэгэн дада мөсөн бодар очир эрдэн хүүхэн нэмэх заяа тогтох Биш ээ, биш. Энийч таасангүй да. Яавахстан та ишэмэрнө. Мөсөн чигээр гэдгүй болов? Райл таасангүй дэх.
Очооч нарийн хөгжөө. За та нэрийн тааш. Гэн даймшигээ чинь саасан чихэр гэдгүү байгаа да. Яаваа яж. Гэн байда. Огомор хишгт ноён дээц нэрийн тааж айллаа. Нэрийн таачих гэж. Та бүхний их өргөнд морлон орохыг урья. За морцгоо. За морцгоо. Ая. Учирлан санаму. Хан тэнгэрээс удамтай ихс ноёны өврийг хагд ташин жигнэх цасан чихэр охин мэнэ. Хамагаас гойтөрсөн эзэн биеэн хэртэж халуу булган хүнжилийг шилэн байж одно. Ая сэхэрэн бодмо. Эхээс төрсөн биеэн голоё хүүхэ. Эгэл эрийн хөлснөөс гутаё хүүхэ. Эргэн хэдий халявч усан юулах мөрөмбөй. Эмс хэдий уйханч эрэмгий явахын учир буй. Би байна. Дуу хаяр. Ах минь. Атханд чинь жилийн хоол бий. Гүрт. Аха. Та намайг морцноос хойш жаахан азанж агаад хулгай гэж хашгираарай. Сайн сууж агаарай ах минь. За энийг болчихоо. За охин минь чи энийг аваад яв. Босвол хүнд хэрэг бол. Гэл алаахгүй. За. Чу. Чихэнбэ! Байна. Чамайг таних хэн байсан. Онцлол бай. Эрингэнэ. Эрингүүл би бай. Чи
Би амархан тавтай намарчж байна уу? Сайн хүүгээ. Ордоо. За. Та амархан сайн байна уу? Мэндэ амархан сайн байна уу? Дэшээ суугач хөөхөө. За хүмүн ханаасаа хаврах гэж ингэж зориглож яваа үлээ. Нутаг залсаа. Хүрх газар минь тавгүй. Охины алдрыг дуулъя. Намайг нэрхүү гэдэг. Та бүхэн дуулсан байлгүй дээ. Хараажаар удамтай хүний үр бистэй хөрх. Тийм ээ. Хөгшин би тэрийг чамлалгүй. Хэрэг зоригон айлтна уу? Та хоёр өчүүхэн биеийг минь басамжилна байна уу? Өөрсдөө л мэд. Өнжин саатлааж буянт нэгийг үлээ. Лавитронагийн Чухмаач. Тухтай амартаа охин. За. Өвгөн маань холоос ирсэн унагийн чинь амраах гэж гарав бололтой. Ээжис минь өрцгий танд үнэн үгийг хэлье. Хүүхэн би усан сэрийн хүн. Софигч та дуулсан байлгүй. Түүний ганц охин юм байгаа юм. Та намайг өршөөгөөрэй. Юу нэ? За тэгээд орон гэрээсээ хулжин тань жигшлээс зайлж яваа минь энэ. Та бүхэн надаас бүүж ирэхээрээ. яалаа гэж тэ охин. Сэтгэлийн бүүж хэлээ. Өвгөн бит хоёр чинь үрийн тэнгэргүй өмхөрч яваа хожвол уянтан ихийн чинь алдрыг бишгүй сонссон. Охин минь сэтгэлийн амар. За, та ир тийшээ яв. Бэтэр. Тэнгэр очиад гарав. За, чүк. Эй! Хумайну. Өшөө гараад ир. Амархан сайн байцгаана уу? Мэнд. За, та бүхэн чинь юунаа учир ингэ дотлогож яваа үлээ. Газрыг цэцгэлж яваа шулмын мөрийг хотог тааны лүнд ингээд мөшгөж явандаа бид. Миний юун бовч тэр байдаг билээ. Та бүхэн дуулсан баха. Манай нутгийн баян сувдын ганц охин. Насвы хүрмэгцээ шулманд биелэн орон гэрээ төмөрдөд голомтах хийсгэж танайн хошуун сургасан сураг байна. Хай мэдхгүй юм даа. Алс холын ядус бид тэр сууд гэдэг буянтнаа чинь сургийн сонсноос нүрийн ямар харсан биш. Өшөөгөө. Гүй
та бүхэн болгоож морилно уу? За. Этгээд нарийн тухай сонсоо. Найрна өмөлтэн болж гал өсөөр шударсан айтай юм ярилцгаах юм. Манай энэ үгээр тэрний сүйдэрний өнгөрсөн үхээс биш. Би энэ харагтаагүй. Эгэгэмэнэ. Тэ чин та нарыг битгий хэл. Өндөр язгуурт ноёд ламтны бэлгийн нүдийг оруулан одсон адтай шулмал гэж мэд. Ад шулам ачтан бурханч бай. Мөрөөрөө бид нарт юу н айлгай удаач. Хүний бүсгүүр ялгаа юу ахав дээ. Ад тэрэн л гэх юм. Чухам тэрний нүдсэн хэн байгаа мэдтэггүй. Ястай. Яшигтэй эмийн ярвхтэй хэрэлд бүр залгаж үзлээ. Надад мэдхгүй юм да. Өөхтөөд юм. Богоч итгэр мөрөгүй илгээдгсэн дээ. За та бүхний ирэл бүтэмжтэй болох болтугай. За ерөөлөр болдог. Та бүхэн амгалан сайн уу? Мэндээ. За залуу хоорог. Хэд нутаг ханавтай. Оюуныг хичээж бурхан шиг хүмүүний оронд зам шулуудаж явна да. Хээгүй бадарсны үг олдож. Хэрэ шууны гуагалах нэгтвэл эрэлчин хүний нүдний улаа болдог юм шүү хөөмөн. Эрхэм та цангахыг мэдсэн амаа засан жихрээр мэлалахгүй. Сасан жихрийг хайлуулах бэлтээсэн. Саддаггүй хуургийг гисгэх нудах тайсан. Шулмын мөрөөр шинжтэнгүйгч нохой босооч. Нохой гэвэл үнэн чин эрхэм. Боохой гэвэл ноёнтон таны явдал биз? Эрэг шугтардгаараа би лам уу? Энгийн хувцаснараа та харцуу. Юу гинэ? Доорд бол тэсгэн үү? Аатхан барь. Ан хатаа шатан хүрвэл. Яа, манай хатаа хуурамтаг юм хөөж. Яа, тэгвэл үгүй таахаа барь. Яадаг уу? Яамаа юу та? Аарсныхаа савны бүртэн дээр эндээс тонилсон чинь дээр баг шүү. Тийм би чи. Хөөхөн түүхэн санаархсан хөсрийн ноёнд далхиудаг нь ч би биш. Хөтлөж. Тахаадыг дуудаг юм хөөш. Яваач. Би чамайг барь тамган түргээд ястай чи нэг хатаагаад өгье гайгүй. Оролцооч чи хөөш. Баач маа. Хэрмэд ноёны хөлгийн дөрөнд хэрийн тэнүүч өдмийн өндөрлөлөө. Гэлээ. Ой, май шуна явчихлаа. Та бодон барай гоцрлоо шүү. Хөөе. Задарсан хан уулагч чинь модож явчлаа юм хөөе. Үгүй одоо яам та ноён. За. Хэрэг дутаа гэдэг. Харуулгач мэдээч маг. За та хоёр минь ам битүү байхыг хичээвэл гоё. За. Хожим айтай сайхан явахын дэмбэрэл болгож энэ өхнийг барья. Гэлээ. Яаж вэ миний хөө? Эш миний мөхөө чинь яг эр хүн шиг болчихсон байх ч вэ. Маа хитэн аар хөгшин өгсөн. Дажгүй юу? Дажгүй. Өнөө чамайг мөрдөд байдаг ноёнтон амтнаас ичгтэн энийг өгсөн. Чяо. Хөгшин битэр энэгээр ямар юм хийх вэ? Чамд хэрэг болно. Энэ жаахан
хүнс. Өвөн 2-3 хоногоос ирнэ. Зайл. За би явлаа. Болгоомжтой байгаарэ. Амарчлан дэмэр залхуугийн хярундор авьяасчлан мансуур самууны шуургандор авьяасчлан мансуур самууны шуургандор алжаалгүй явах хүмүүний оюун хэсгэлэнтэй алжаалгүй явах хүмүүний оюун хэсгэлэнтэй хөрхидөө өвөө эмээ хоёр маань арчаагүй намайг тээж төрүүлсэн үр шиг л санаасаар байх. Эвээ хөвгчдийн ачийг хизээний авлагтай гэж хүлээс овоод тусыг нь ачаар хариулах юмсан. Ээжийн минь цагаан сүү үрээ халахлах болтугай. Ахгүй та амгалан айлтноо. Ан элбэг ам тостой юу? Амгалан. Та тавтай морилж явна уу? Тавтай явнаа. Ан нүнчтэй юу? Зүрнийгөрөө зүлдний амтан чунах авчин ахана энх нь нутгийн уугла. Дүүгийн дуулах дуун татагдан гэгийн дүрээ тана үзлээ байна. Юулсан монгол хүн сууж ярьдаг ёстой болсоо. Хүүгийн хитнутыг хаана вэ? Хэрэг зориг хаашаа вүлээ?
Хинти хаанаас Алтайг зорж бор хоногийг өнгөрөөж барив хавчиж явна да. Хин хиний маань явдал үлзийтэй байх болтугай. Ангийн ганцхан нэг таахгүй минь тавтаа морил. Учирч уулзнаа. Цээжин дээр шингээвэл гэл ахсан. Ариун болор. Өвлийн цасан буугаас. Ариун болор. Өвлийн цасан буугаас. Амьсгал доошилж. Мөнгөн бүрээс очмоо. Мөнгөн бүрээс очмоо. Амс хие. Бид бүхэн цөмөр. Анхлан сайхан хаврыг хүсэн зүтлээ. Анхлан сайхан хаврыг хүсэн зүтлээ. Анхлан сайхан хаврыг хүсэн зүтлээ. Энэ өхөн хатан хөнгөний цаад доргүй. Хэрийн хүн хартай хитрхи ойлгох чимээнээр зайлчж магадгүй. Та явган хөрвөл яана. Юу хүм? Ойн эзний амгалан гэрья. Отхын ноён хишиг үлзий хаа. Танд илгээсэн элч. Ойд шивэлснээрээ би савдаг. Авилгагүй ноёнтойгоороо та илч үү? Хягва та хэрийн надад хэрэг алдсан мэд бүү бүхэлц. Хүмүн хүлцэн соёрох. Отгийн ноёнтон уулын ангуучин таныг өрн задаж учиртай үгээ хэлцгээе. Настан таны авар хүндийг бодлоо. Та заасан хүнээ замдаа авч эзэн ноёндоо буцтаа. Харин хэрмэл хүн яван дуулахыг хичээ. Хүмүн тогтож хайр. Өчүүхэн намайг нэгүүлсэн өршөө. Таныг эс авчирваас энэ биеийн тэргүүн унаж эр нэрийн сүлд хайлна. Хүмүн морлон очиж өчүүхэн амийн минь хэлтлүү. Өнгөн аха хайр. Эрийн сайхан эр энхэн отогт минь ирж өрх гэрээ минь гээгүүлээ. Залуу хүү залсны учрыг уургын хувинд өртөөгүй шарга үрийг минь барьж туслах болов уу гэсэн. Хүмүн үрээг тогтоож чадвас өндөр харамж хүртэнэ. Энэ нутгийн хүн бишээ.
Ноён ах минь болгоож намайг хоош буцаавал холыг зорих сэтгэл минь ханах хүлээ. Өршөөл таны Үлми бат яваг. Тогтож ярих хүмүн. Этгээдийн бодол бүү өөрл. Ноён ах минь. Үг сөрвөл хэрүүл, үйл сөрвөл хур гэдэг босов. Холыг гитлэх нимгэн зулайт мөхс би өчиггүй явъя. Чингисэн маань хошуу худалдагч ховсрогн ир байсныг бис таньжээ. Хэлж ирсэн туршуулыг чи намайг мэлаах гэж хэршиж онгосон хүлгийг тань тогтоох билүү. Насны халуун үгийн цэцнэр өвгөн миний цаана гарлаач. Эргүүлийн шүүх ухаантан бизээ. Эрсээ барсан отог биш бол эмээлээ өрсөн бадарчин дитгэх болов. Хүүхэн аатач төмөр мэт бүү бас. Хүүхэн бэр ааштач салхин мэт бүү хойсгэн гэхүл. Зам уртсаж завсар өнгөшлээ. Би явъя даах минь. Хүмүн. Хүний хүслэн хүн дээшин гэдэг юм шүү. Явуулын би агтны тань ардгийг тогтоох гэдэг юул бол. Гэлээч хүний отгийн нөмөр хүчтэн таны аван давтахаас ондоо яах. Адуу чинчирлээ. Гарида. Тэгээ. Тэгш аа. Таны бодлын цалам хүүшид этнийг уургалав уу? Малгайныхаа сагалдрын шалгахаас нь эхлээд бүсгүй хүн гэдгийг тааварлсан юм. Эрдэмт хүний шинж бүрэн энх биеийн тань чадлыг таньлаа. Хүний отго гэж хөгшин биднээс эрэлж хэрэггүй. Хүү сайн шинжийн хүүхэн алдрыг нь сонсъё. Өндөр хишгтэн ах минь хэлсний чин дагаж хээрсний тань тогтоолоо. Аз замын үзүүр урттаа хүрье. Болсноос амсаж
буурлын үеийг дуулгасан эртний сургаал үг байдаг. Охин минь буун тогтож морилын саатна уу? Өвгөн аав нь ноён өмсгөлтэй чиглэсэн уг биеийн хүний л төрхтэй өтөлсөн да. Охин минь дэшээс. Тотгот тулга тооны гол хүний санааг хязгаарлагдсан билүү? Хүү сайн шинжийн хүүхэн алдрыг нь сонсъё. Ингээл алаахгүй. Бүсгүй хүнд алдрын хишиггүй. Нэрийн чимгэл бий. Намайг цасан чихэр гэдэг. Охин минь. Өөрийнхт нь хүү байх вэ гэж эргэлзсэнгүй. Хүүхэн мөний тулд ирүүлсэн. Байдлыг нь шинжсэн шадар ардын мэлмээ үнэхээр хурц байлаа. Аз ирж аав нь баярлах нэ. Уг нь би хүүтэй хөө. Тэр маань угийн ухаан молгоо төрсөн нэг. Охин минь. Үлд. Төрлөх дорой хүүтэй нэр төдий нийлмэглэж айлын хувь тэгшилж үз. Эр байх хүний чинь бусдын асрамжинд тусад нь байлгаж сайн сэтгэлээт нь хүндэтгэе. Хөгшин миний ачааг хөнгөлөх оюун бэлэгт охин минь. Хошуг мэдэлц. Ноён аавта этгээд найрын эрээгүй балгийг дуулсан байлгүй? Найрын балгийг сонсохоор барах уу? Хүн илгээж нэрийг тань таалцуулсан юмсан. Ухаантай аав минь болгоон сойрох. Бохир би яаван холдож уул хөвчтөө ичин суух минь ээлвэц. Ингэх нь унчин миний заяа юм. Охин минь сэтгэлээ өвжимтэй. Сэтгэл самууран бүү зайл. Өдий хүрсэн охин минь. Орон нутагтаа сэтгэлийн ичнээ хүнтэй байлгүй. Ижил ханиан авчрын жаргахад сэтгэл хоёр дахь юмгүйсэн. Одоо эцгийн тань оронд эцэг, эхий тань оронд ээж заяалаа. Аав тогтож үлдээ. Энэ өдрөөс эхлэж өрхийг тэргүүлж голомтоосах охин. За. Охиныг хатан ээжтэй нь уулзуулжаа. Өргөө гэрийн дотоодод хормын зар түгвэ. За ноён тоо. Зарилгаар болгоё. Энэ өдрөөс эхлээд охины минь нэр Магна Цэцэг. Хөрхидөө охин минь тэнийг монхроо гэж хүүгийн минь тэр шилгөө тогтож энэ отгын мэдлийг атган бие чилээ. Өвгөн санаа амран
биеийн жаргал хөөж гэртээ байх нь ч ховдож. Миний тэрч таргалж хэвтэгч яамаа. Эрдмийн хишгт охиноо гарын үзүүрт зарж буйнаа буугаар юу? Гигэм хэрэг мэдээ. Дээр тэнгэр доор газар бий. Миний охин энэс хойш гэртээ тавлан суу. Ээж минь өрх татаж гал асаах чинь бэр хүнийг гүйцэтгэх яс босов. Биднийг бэртээ болсон гэж хөнжилдөө хөлөөж их арайч болоогүй. Энэс хойш эрт босч хийдгээ хийж л байг. Ээжээ, энэний тулд энийг зэмлээд яах вэ? Алимнихо. Алим. За, явъя да. За, Хэрэггүй. Хүн мунхагч гэсэн өрхийн тэргүй юм шиг. Ухаантны бодолд жавар өнхөөгийн цээжинд илч хийж бий. Үгүй яах вэ? Хөрхий хүн ирэх хэрэл байг. Алим. За, явъя да. За. Алим. Миний хөө. Эжи хөө. Алим. Яасан? За, явъя. Миний хөө явъя. Мэргэн зүйч ноён хой минь. Хушуу ноён гомблийн зараа хаа ирж энэ бичгийг өргөлөө. Ноён хишиг үлзээд тушаахын учраа төвшин ардыг төвөөж төр засаг тэрсэлсэн хөвчин холоо отгийн нутагт тань амь зулбиж буйн тул даруй баривчлан харьяат хошууна ирүүлбээс зов. Эсталвас муу хулгай шивэлүүлсний баг хүртэж цаазын эсор урам нийлв. Ирсэн элч аавын эзгүг мэдсэн болов? За, мэдээгүй л болов. Жахан мулгуу янзын хаавилээ. Дээдсийн зэрлийг сонслоо. Аяны хүн замаараа алдуулэр санснараа явг. Хүнээ дөрвүүлж зүсээ жигшүүлсэн ноёны хог. Хүсээгүй байтал нутагөөд тэмцсэн хүний хөөгийн ац. Хуйлтаа бол өөртөө тогтоож хорих тань яв. Цаазын ир орчлон шангүй. Үүний тул илгээсэн элчий тань хойш буцаалаа. Мэ. Ча.
хөгшин маань яаж идэг юм бол доо. Залмангаа олж уулзсан. Хаана явал? За та бүхэн мэд сайн уу? Мэд сайн явна. Аль нутгийн жинчид хаа хурч явна уу? Уг нь нутгийнхаа. Нутгаасаа гараад удлаа. Хутагтын хүрээнээс Бээжин хүрээд даргангад ачаа хугаслаад арга хаагт орох гэж явнаа. За иш гарцгаа. За. Залуу хувргийн хитэ санаа хаана вэ? Би унсан тарих өмхөрсөн хожуу шиг болсон хүн. Хавчиг толгой гомплоос зүг буруулах гэж нохоо явган гахаа нүцгэн тэнэж явааг. Хавчиг толгой гэлснээс гомпл ноёнтон баян сотын голомтыг айлуулж үлдсэн өрөнгийн тураасан гэлөө. Гүйр. Очиж хавчиг толгой гомпл нэрийн таадаг. Таасан юм да. Хүүхний алдар юм билээ. Жигтгэр гомд дуртай гэдэг шиг чи бас илүү зантай ирүүд. Би сая нутгийн хүнээс нэг сони юм сонслоо. Манай ноён хан ууландаа шургаж ирсэн эр шинжит хүүхнийг сорж бэр болгосон гин. Чи чигсэнтэй намайг хэлэлтгөө. Ноёны бэрийн сургийг сонсоод нойрч нь үлчиж шивтээ. Ноёны бэрийг хэн гэдэг юм бол? Тэр хүүхэн хоёр нэртэй. Лаул магнат цэцэн гэсэн шиг санагдаж байна. Магнат цэцэн гинэ. Нөгөө нэрийн засан чихэргээгүүд. Мэдээ. Гүнээрээ нэг тийм чихэр борооны лавцаа юм дуулсан шүү. За эртхэн шиг докрих юм. Засан чихэр гэдэг нэрийг эндээс л олж дуулдаг юм байж. Ноёны өргөнд хүүхэн нь жаргаж нохон хөвчөнд эр гуран эхэлжээ. Мотор уцах нүрэн ширлээ. Ноёны дочи тэнд бас л хүн. Засан чихрийнхэн тогтож байгаа сэтгэлийг бүх хоёрт бол тэрэнд минь насан гэршиг цаяаг. Та бүхэнтэй бадар чинь тааралдаагүй. Тааралт харвах уу да. Бидэнтэй хоногдох юм болоо гэж бодсон. Шинэ хугаслаад яваад өгсөн байна лээ. Хаашаа явсан юм бол? Мөрийн харуул тийшээ л явчихсан юм шиг байна. Ингээл алаахгүй. Зүгээр. Сая яваараа өмнө. Хүнээс зүгтааж уул руу тэмүүлдэхин учир юу? Ямар ч хэсэн араас нь л явъя. Цолонтойгоо уулзрах тавилан байж юуны мах.
Хөмцийн элгөөд асан авиран хөрвжиж халзад тулсан ах үед амаргалан алалцсан явж хаад ноёдын сунтагт хайрын насаан чимэглүүлж харамн чирмэн зүтгэгч элэн олон салдартай хай эний хүү замбуулангийн овор үн түмэн атар хамоо